than this, I wish you love. And then July, a lemonade to cool you in some living glaze. I wish you health, and more than will, I wish you love. My breaking heart, and I'll agree that you and I could never be. So with my best, my very best, I set you free. I wish you shelter from the storm, a cozy fire to keep you warm. But most of all, when snowflakes fall, I wish you love. You bluebirds in a spring to give your heart a song to sing, and then a kiss. But more than this, I wish you love. And in July, a lemonade to cool you in some livy glaze. I wish you health, and more than will, I wish you love. My breaking heart, and I'll agree that you and I could never be. So with my best, my very best, I set you free. I wish you shelter from the storm, a cozy fire to keep you warm. But most of all, when snowflakes fall, but most of all, when snowflakes fall, I wish you love, love, love. Вау, ямар ч гоё юм бэ. За ийхүү уртцааны гудамж нэвтрүүлгийн маань 2026 оны шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд ийм гайхалтай эрхэм зочтой дугаараа хүрэх гэж байна. За миний хамтруулагч миний хайрт ах ирсэн байгаа. За тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн уртцааны гудамжийг Gypsy Jazz Quartet гэх гайхалтай одоо ийм хамтлаг эхлүүлж гисэн. Тэгээд хоёртоо танай хамт олонд маш их баярлалаа. За тэгээд жаргал дүүрэнгээр яриа өрнүүлнэ. Тэгээ хамтдаа маань нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сам Игвэлийг гоё хундаг тулгаад эхлүүлээ төхөө. За тийг хэлбүүлээ. 26 оныг бол үнэхээр жаргалтайгаар эхлүүлж байна. Бүгдээрээ сайхан босцгоё. За хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Бүгдээрэнд нь шинэ оны баярын мэнд. Шинэ оны мэнд хүргэе. За. За яста хундаг хорлоо мөргөлдөн. Жаз хөгжим сонсохоор нэг цаанаар нэг гоё ихэмсэг байдаг тийм ээ. Одоо ягаад ч юм дэ нөгөө хуучны ностальги гэдэг шиг тийм дээр үеийн нэг тийм гоё эрхэмсэг өсгөөчүүднийх гоё хувцастай, залуучуудных гоё байдаг. Нэг юм тонжлох тийм. Европын тийм хэнцэр тийм мэдрэмжийг өгч байз яг нэг тийм акцент болгоно нэг тийм гоё ба. Тэгээ одоо ер нь бол жаз хөгжим чинь тэгэл бүжгийн хэмнэл тэгэл гоё штэ тэгэл. Сонсохоор л нэг тийм тансаг байдаг штэ тийм ээ. Ойлгомжтой. Кабаре бүжигчд гоё одоо тэр чинь гол нь хөгжимчд гоё байдаг, тансаг байдаг чинь эрх чөлөөнд байгаа байхгүй. Жаз хөгжмийн эрх юу ч чөлөөнд байгаа. баригдахгүйгээр явдаг тий. Тэр нэг хүмүүс нэг навчин тамхи татаал наадах гэж яваад мэдхгүй шүү. Наадах гэж яваад мэдхгүй байна. Тэрийг бол өөр тийш ярина гэж. Өнөөдрийн тэгээ манай уртцааны гудамж нэвтрүүлэг 26 оны дугаар бол маш сайхан эхэлж байна. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочтой хоёлаа танилцуулах уу? Яг одоо эрхэм зочтой танилцуулъя. Уртцааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хулсан Давс компани үүсгэн байгуулагч Байгал маа.
Монгол улсын гавьяат жүжигчин Туулкас Stretching студиогийн үүсгэн байгуулагч мөнх Туул. Чинзос Records студийн үүсгэн байгуулагч, пианист цуглуулагч Чин Зориг. Gypsy Jazz Quartet хамтлагийн дуучин Уйлэн. Gypsy Jazz Quartet хамтлагийн хийл хөгжимчин Эрмүнаар оролцож байна. За ийм гайхалтай хүмүүстэй дугаар өнөдөр хүрэх нэ гэж те. Хоёулаа нэвтрүүлгийн хамгийн анхны асуултыг Чинзаахаас эхлэе гэж бодож байна. Чинзаах маань одоо Монголын ер нь нэлээд олон пианист цуглуулсан одоо мундаг эрхэмлэлтэй. Тэгээ дээрээс нь одоо Чинзо Records гэдэг одоо маш олон залуучууд олон хамтлаг дуучтай хамтарч ажиллаж байна. Ер нь одоо пианист гэдэг маань одоо би бас нэг Чинзаахаас гэж асууя гэж бодоод байгаа. Сүүлийн одоо гоё ингээ жаз хөгжмийг сонсохоор ингээ ретро юм гоё сэргэж штэ. Нэг хэсэг одоо CD гарлаа, кассет гарсан, CD гараад ингээд явсаар MP болсон. Сүүлдээ эргээд нэг юм. Буцаад пенз маань гараад ирж байгаа. Энэ яг ямар учиртай юм бол? Энийг асууя гэж бодоод. Ер нь зүгээр хамгийн энгийн хариулт буюу хариулт гэх юм бол одоо нөгөө мод иргэдэг гэдэг юм уу те. Нэг юм нэг юу гэж штэ. Тим яриагаар эхлэх байх л да. Гэхдээ ер нь бол зүгээр цаад энэ пензиг эргэж сонсож ихсэн тэр буцаад ингэ сэргсэн цаад нарийн утга учир нь бол нөгөө аналог хөгжим, амьд хөгжим гэдэгтэй л байгаа юм. Аналог формат шүү дээ. Пенз ч өөрөө. Яг амьд дууралт гэсэн үг тий. Тэгээ тэрэндээ л учир нь байгаа юм. Олон жил бараг одоо 20 гаруй жил дижитал хөгжим сонслоо. Дэлхийн нийтээрээ ер нь 90-ад он гараад пензны үйлдвэрлэл зогссон. Цэвэр яг цэвэр дижитал хөгжим рүү орцсон. Тэгээд 2010-ад он гарснаас хойш одоо 12-3 оноос ч юм уу одоо сүүлийн пензны үйлдвэрлэл эхэлсэн гэсэн үг. Шинжлэх ухаан хөгжөөд байгаа тусмал улам сайжраад байгаа шүү дээ. Тэгээ яга буцаа хуучнаар ухраад байна. Яг тэрэн дээр л би ер нь бол яг нэг сонсголын хувьд өөр л дөө. Маш гоё зөөлөн. Хүний чихэн наалтцтай. Хүн сонсоход ямар нэгэн ядраа өгөхгүй улам гоё зөөлөн. Мэдрэмжийг гоё таашаал айгүй гоё. Хөгжмийн тэр авах мэдрэмж сонсгол тэр таашаал айгүй араа өөр байсан байгаа. Тэр утгаар нь хүмүүс ер нь буцаалын манлаа хөгжим рүү орчлоо л да. Одоо кассет гараад эхэлчихсэн. Хальсан бичлэг буцаад одоо нөгөө бидний яриад нөгөө дамраа хэлсэж ирдэг штэ. Тэр чин буцаас эргээд эхэлчихжээ. Шинээр плееруудыг хэвлж эхэлж үйлдвэрлэж байна. Хальс одоо буцаад шинээр үйлдвэрлэгдэж байна. Тэр герцэндээ байна уу? Тэ штэ. Герцний нэг асуудал яриад байгаа штэ. Герц цивил асуудал үүсэж байна тий. Герцэг жишээлбэл нэг жоохноор нэмсэн чинь хүнийг их тийм 50 байлгаж чаддгүй. Тэгсэн мөртлөө яг үндсэн органик тийм зүйлээс арай өөр болчиход байна. Яг нөгөө дижитал чинь өөрөө нөгөө хязгааргүй болчихгүй юу? Герц дээшээ доошоо хязгааргүй болчихгүй юу? Тэгээд ирэхээр нөгөө хүнд юм нөгөө нэг ялангуяа юм ритмлэг юм дээр бол өшөө их эмоцтой юм цогцолтой юмуд их орж ирсэн байна. CD-гээр гарсан дижитал форматыг буцаад одоо бид нэр пензуулах одоо дахиад аналог мастеринг гэж хийж байгаа байхгүй. Тэгээ ирээд харьцуулаа сонсгоо шал болж мэдэгд. Бүр их гоё ийм нөгөө хөгжмийн чимэг юмнууд дижитал төр мэддэхгүй юмнууд мөрөс гараад ирдэг. Нөгөө хөөрхөн чимэгнүүд мөрөс гараад ирсэн мэт. Тэгэхээр тэр бол нилээн ийм дарагдчихсан байна. Нэг бодлоо айгуу сонир санагддаг танд нэг юм зүү тэгээ нэг юм хавтгай юм авч тавиад ингээ хөгжим явдаг тэр зураглал тэр нүдэнд ингээд нөгөө фэйсбүүкийн үзлэгч нэг тэгдэг үстэй залхуу хүмүүс юмыг айгуу сайн бүтээдэг юм аа гэдэг шиг тэр гоё мэдрэмж энийг зүгээр зүүн дээрээс ингээ явдаг хэр тий надад бас нэг юм санагддаг байхгүй одоо ингээд хүмүүс чинь одоо айгуу нэг дурсамжинтай хайртай байдаг шүү дээ тийм болохоор одоо нөгөө нэг пянз гэдэг
одоо зүйлийн дууралт нь өөрөө нэг тийм хуучны мэдрэмж өгч одоо тэр нэг паржгансан яг аудионых нь хойно байгаа тэр нэг паржгансан чимээ тэр саунд нэг тийм хүнийг юм дурсамж руу буцаж татаад тийм болохоор хүмүүс яг энэ хуучныхаа юу руу бас эргэж ирж байгаа юм болов уу гэж би бас айгүй тэгж боддгийн. Энэ мод эргээд идэх чинь одоо ерөөсөл дурсамж болон тэр нөгөө нэг дээр үеийн зүйлийг хараад гоё ностальжик ялангуяа нөгөө зүгээр нэг touch screen дээр ингээд тавьдаг. Тэр чинь ингээд нөгөө бензин тавиал янз янзын бас хөдөлгөөн хийгээл тэгээд тэр нэг гоё тансаг сонсогддог тийм ээ. Энэ бол ийм л дээ. Хүмүүсийн одоо бензинээс холдсон хүмүүсийн нэг дурсамж нь бол тэр саяны хэлдэгч тэр шажигсан дуу байхгүй юу? Гэхдээ ер нь бол пянц чи өөрөө анханасаа ингээ хөвлөд гараад ирэхдээ тийм шажигсан дуу байхгүй шүү дээ. Маш зөвхөн ямар ч дуу чад хийсэн дууч байхгүй. Маш зөвхөн байхгүй юу? Тийм үү. За тэр шажигнах юм чинь бол хадгалтын горим хэрэглээний асуудлаасаа болоод тий тэр шажигсан болоод байгаа байхгүй юу? Ингээд нэг тоос шороон дарагдана. Одоо тэр нөгөө нэг энэ агаар тавьж байгаа энэ тоосонцрууд чинь тэнд очихороо яг тэр нэг юм жижиг чулуул байгаа шүү дээ. Тэр чинь ингээд бензины зүүрний ингээд үзүүртэр тий тэгээд ирэхээр чад хийсэн дууч гарч байгаа. Дээрээс нь нөгөө бензин дээр гаднаас механикаар үүссэн нөгөө нэг юм зураасууд царапангод тий царапан гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс болж бас тэр дууралт үүснэ. Ер нь ихэнхдээ тоос шороо хатгалтын гурмаас болж байгаа. Тэрнээс цоо шин бенз авчираад тавихад ямар ч тийм дуур байх. Гэтэ хуруугаараа тавих гэж бас нилээ бас ингэж мэдрэмжтэй тавьдаг л тэр чинь зүгээр тавьж дандаа юм гараар тавина гэж байхгүй. Бүх ер нь бенз тоглодог ш дандаа ийм лифт уу ингээд өргөгчтэй. Өргөгчөөрөө өргөөд ингээд аваач тавиад буцаагаад ингээд буулга. Сүүлийн үед DJ нэрийг хараа л да. Одоо манайхан scratch хийх гэдэг лөө. Scratch. Тийм хөдөлгөөнд хүртэл нөлөөлөх хамгийн гол зэмлэгч ерөөсөө тэр DJ пенсионаас л ус. Харин тийм тий хамгийн анхны 80-ад оны үед тэр энэ бензч байжсэн байхгүй. Энэ DJ чинь яг энэ цэвэр пензаар хийжсэн байхгүй. Сүүлдээ л дижитал болсон болохоос шүү. Арай л орчин. Яг энэ пензаар хийжсэн байхгүй. Тий. 45 эргэлттэй Max single гэж байдаг. 12 инч. Тэгээд тэр чинь нэг талдаа нэг 2 дуу муу л ордон шүү дээ. Тэрэн дээр хийдэг байхгүй. Тэр чинь өргөн замтай, урт замтай. Одоо хоо нэг 33 эргэлтэн дээр нэг ийм хоорн ууших юм чинь 45 дээр ийм болдог ч юм уу те. Ийм хэмжээтэй ч болдог юм уу. Тэгэхээр тэрэн дээр чинь нөгөө нэг ийм scratch их хамгийн юу байхгүй юу? Боломжтой, өргөн боломжтой. Тэгээ ер нь бензин дээр л хийжсэн ууч. Тий. 25 онд ер нь Шинзаах ер нь ямар гоё бензинуудыг өлгөдөж авваа. Ямар гоё уран бүтээлтэй хамтарч ажиллав. Сая зүгээр одоо бүтэн бүгдийнх нь нэрийг дурдвал зарим нь мартчих магадгүй. Тэгэхдээ сая би нэг энэ оны төгсгөл дээр тоож үзлээ манайхаар гарсан бензинууд гээд 15,000 гарсан байна. Зөвхөн 25 онд. 15,000 ирсэн байна. Хэвлэгдээд ирсэн байна. Одоо 15 бензинаас 2 нь бол худалдаанд гараагүй байна. Бусд нь бол бүгд худалдаанд гарчихсан. За энэ жилийн ер нь энэ Монголд энэ пенз гараад хэвлэгдээд худалдаанд гарснаас хойш рекордыг сая тогтоолоо. За сая камертай хамтлагийн 18 нас гээд пенз худалдаанд гарлаа. За. Гэтэ нөгөө 500 ширхэг хэвлэгцээ. 200 ширхэг нь худалдаанд гарсан. Тэр 200 ширхэг худалдаанд гараад 4 хоног дууссан. Ерөөсөө рекорд тогтоцсон. Одоо камертай байхгүй олдохгүй. Пенз чи өөрөө бас зөвхөн тэр дууралт биш шүү дээ. Дахиад гадна талын cover гэж байна. Тийм. Тэр хавцс чи өөрөө бас дахиад урлаг байхгүй юу? Одоо дэлхийн хэмжээнд cover art гэдэг юм байгаа. Бүр одоо дэлхийн шилдэг 100 cover доторх агуулгаас үл хамаарна. Дотор байгаа дуунуудаас үл хамааран тэр cover art тэргээрээ одоо дэлхийн шилдэг 100 cover ч гэдэг юм. Тийм байд шүү. Сайхан нарт хойроод ингээ бүтэн нэг явчих ихний нэгдүгээр ээлж ерөөсөө заа бүгд ингээ сайхан яриа. Тэгэхээр дараагийн би шууд Монгол Улсын гавьяат жүжигчин одоо манайхан маш сайн мэднэ яхан аргагүй маш их сэтгэл зүрх зориг гаргаж тэр өндөр 18 метрийн өндөр дээр агаарын одоо циркийг үзүүлдэг тийм гайхалтай бүсгүй хүрэлцэн ирсэн байна. За нин төрөнд гавьяат болсон танд баяр хүргье. Ямар гоё бэ. 2024 онд орсон шүү дээ тийм ээ. За тэгээд мэдээж циркийн тэр сайхан дурсамж хэцүү цаг үе дээр хэсэг хугацаанд ч гэсэн бас бидний гоё аялуулаач гэж яагаад заавал цирк чинь тэр дундаа тэр хүнд агаарын акробатч болсон юм бэ? Гимнастикч. За бүгдээрэнд нь шинэ оны мэнд төргий. За яагаад циркч болсон бэ? Нэгт гэвэл одоо манайх өөрөө урлагийн гэрвэл ээж маань одоо ээж нэгт миний багш. Тэм учраас
цирк рүү одоо чиглүүлж оруулсан гэх юм уу. А тэгтээ багтаа бол боли би чадахгүй байна гэж болсон. Нугаралт хийсэн. Тий. Тэгтээ ер нь одоо хөлд ороод ер нь тэнд төрөөд мөлхөөд манижиндаа тэр манижинд л өсөж мөлхөж явсан гэсэн үг. Тэгээд нугаруулах гад үтсэн. Ерөөсөө ээж өөрөө дийлээгүй. Норов самбуу ихчд өгсөн. Одоо Хөдөлмөрийн Баатар норов самбуу ихчд өгсөн. Нороо ихч дийлээгүй. Энэ хүүхдээ ав. Энэ ер нь ийм зөрүү түн би үзээгүй. Энэ хүн бол ерөөсөө хийхгүй юм байна. Цирк хийхгүй яв. Тэгээд орхиод тэгээд яг юугаа хийгээд яваад байгаа шүү дээ. Тэнд ингээд зүгээр тоглоод орж гараад яваад байгаа. Тэгээд явжгаад нөгөө ээж гадагшаа яваад тэр Швейцар явсан жилд би их сансан юм шиг байгаа. Тэгээ буцаад ирээд нөгөө шавнартаа хийхэд нь би ингээл өөр нь хажууд нь хийгээл. Тэгээд яхаа чи угаасаа хийж чадахгүй бол гэхээр нөгөө хиймэр санагдаад ингээл хажууд нь шпагат суугаад моос дунаа. Тэгээд нөгөө хоошоо чадахгүй гэж зүгээр ингэж гидийж гар дээрээ гидийчээл. Тэгэж хийж явсаар хагаад ерөнхийдөө мэдээж хийн штэ тэр бол тэр яг тэр уур амьсгал тэр амьдрал донд байгаа юм чинь хийсэн. Гэхдээ илүү яг нугаралт багтаа хийжсэн ч агаарын гимнастикт би илүү дурлсан. Хэцүү магадгүй хамгийн хүнд одоо цирктэй бол хамгийн хаан төрөлд нь агаарын гимнастик өөрөө ордог байгаа. Тэгээ тэрийг дурлж хийсэн. Тэгээд 38 жил би яг циркийн урлагаар амьдарч ажиллаж яг агаарын гимнастикийг бол одоо энэ хугацаанд солист тийм агаарын гимнастик. Яг агаарын акробатаар зүгээр яг би буруу хэлж магадгүй л дээ. Ер нь бол хамгийн цирк яхаа аргагүй ингээд байхгүй болохоос өмнөх гэхээр хамгийн отхон одоо агаарын акробатик гимнастик ч юм уу? Таны хувьд бол за агаарын бамбк гэдэг циркийн дэтал ороод ингээ мотор 380 тогоор ажилдаг мотор ингэж бүтэн иргэдэг. Төвөөс сухт хүчээр ингээ босчдөг. Одоо зэрэтэлтэйгүүрээ эргэж явдаг гэсэн үг. 18 метрт ямар нэгэн хамгаалалт байхгүйгээр за тэгээд эрэгтэй партнертайгаа ингээ хийдэг. Тэгээд тэрнийг хамгийн анх хийсэн хүн бол Төрийн Сойрхолд ардын жүжигчин Тогоон чулууны Цэндавиш гэдэг манай циркийг үндэслэгчдийн нэг Цэндавиш Батхүү партнер нь Батхүү гэж байгаа. Эхнийх нь дараачих нь үеийн оюун дэмчигж яв гэд Монгол Улсын гавьяа жүжигчин оюун дэмчигж яв гэд 2 хүн. За тэгээд одоо яг 3 дахь нь буюу одоо ингээд яг тэр номер циркийн урлагийн 85 жилийн хугацаанд гарсан 3 л энэ одоо 6 уран бүтээлч буюу 3 жүжигчдийнх нь төлөөлөл нагаадгаа. Тэгээд мэдээж одоо ингээд цирк маань ямар болцсныг бүгдөө мэдчихэж байгаа учраас энэ урлаг энэ номер ингээд одоо цаашаа дахин төрөх юм бололцоогүй болчихж байгаа гэсэн үг л дээ. Нэг хэцүү зүйл асууя. Ингээд та нар маань өчнөө олон жил ингэж одоо сураад школ гэдэг юм байгаад бий болцсон. Тэгээ цирк маань ингээ байхгүй болчлоо. Нэг гоё та нарыгаа нэг гоё сайхан байлгаа хөгжүүл ингээд хөдөлтөд авцсан. Зүгээр авчихсан нөхдүүд маань одоо та нарыгаа гудамжинд гаргаа ичсэн. Тэгэхээр эргээд тэр нөгөө гоё школыг чинь сэргээр засварлахад эргээд гарахад хэдэн жил шаардлагатай вэ? Хэцүү шттэ. Одоо эн чин багаас нь сууж тэр хүнийг бэлтгэхийн тулд нэг уран бүтээл одоо 5-аас 7 минут 8 минутын уран бүтээл гарахын тулд маш олон жилийн хөдөлмөр байдаг байхгүй тийм. Тийм багадаа л ботход 10 жил 20 жил тэгжээж тэр уран бүтээл тэгж одоо уран бүтээл тогтож нэг байх гэдэг нэг өөр асуудал. Тэр уран бүтээл амьтай яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ та нарын чинь тэр үзүүлбэр хамгийн аймаар нь 1 секунд биш бүр нэг дойл алдахад л тэгэл амнасаа алдсан шүү дээ. Агаарын гимнастик чинь нөгөө ямар нэгэн хамгаалалт бэхэлгээ байхгүй учраас ямар нэгэн санаа зүрх, амьсгаа зүрх тэгэж хүнтэйгээ барьж байгаа барьц зүрх хооронд секундээр биш дойлоор хэмжигддэг гэсэн үг. Хамгаалалттай байдаг юм шүү дээ. Ганцхан зээж авах нэрээ гэдэг үг шүү дээ. Яг зарим тухайн зарим номерынхоо онцлогоос шалтгаалаад бол хамгаалттай байдаг. Миний хийдэг номер болохоор ямар нэгэн тийм эргэлттэй бүх юмуд нь эргэлттэй учраас хамгаалтын ямар ч юм хийх боломж байхгүй тийм. Тэгэхээр хамгаалтгүй гэдгээрээ айгүй онцлог. Тийм ээ.
Монголд одоо яг партнертойгоо хэрэглэгдэг. Одоо бидний хэлдгээр нэг амдаа ингээд нэг 100-аад идэг штеп. Тэр ах шиг байна тий. Тий энэ. Одоо энийг ингээд манай партнер чи манай дөө Монгол Улсын соёлын тэргүүний ажилд мөнх тулга гэдэг. Одоо ингээд бит хоёр 10 би бол дүүтэйгээ 22 жил ер нь хийсэн байна хамтдаа тий. За тэгээд энэ маань одоо ийм бид нар чи ийм имийг зууж нэгнийхээ амн тэрээс зүгддэг ах. Энэ одоо шир үү тий? Шир. Дотор тал нь ингээд хоёр төмөр идэг байхаа тий. Төмөртэй байхгүй бол дан шир даахгүй штэ хүнийг энэ зөвхөн энд зууж байгаа юм чинь. Тэгээ энд ингээд шүднийх нь яг ингээд ормууд ингээд хүнийх өөр байгааз хэлбэр нь харин тийм ээ яг өөрт зориулж ам хүний ам өөр штэ. Оо тийм бэ. Орон гарцсан ингээд өөр ахгүй юу? Энэ дээчүүд нь энэ доо тагнааны ч гэсэн хив ондоо энэ тагнааны хэсэг энэ амны доо хамаагүй жин нэмж бас болохгүй бас хатуу бах тий штэ. Одоо нэг хуучин ч нэг балетийнхных ч тэр циркийнхних ч тэр нэг тийм харгас гэж ярьдаг штэ. Харгас урлагаа хүнтэй сууж болохгүй заварг хүүхэд гаргаж болохгүй гэдэг. Ер нь одоо тэр бас актер харгас зүйл нь байдгүй яг үнэн үү тэр? Тийм үг байдаг штэ. Сайхан мөртлөө харгас урлагаа гэдэг. Тий сонгодог урлаг учраас тухайн цаг үед соёлын яам те тэгж байж хат уран сангийн бодлого тэгэл уран бүтээлийн чанар гэдэг юугаар одоо 10 хүүхэд авахгүй 10 уран бүтээл авна гэдэг үг бас байсан шүү дээ. 10 хүүхэд авахгүй 10 хүүхэд авахгүй 10 уран бүтээл авна гэдэг. Бас хамаагүй нөгөө нөхөр найз залуутай болдоггүй одоо бас хавчиж хянах уу? Гайгүй баха. Гайгүй шүү. Гэтэ дээр үед бол тийм байсан баг. Бидний үед харьцангуй гайгүй болчихсон. Одоо сүүлийн үед бол тийм юм байхгүй шүү дээ. Яаж ч хідэн ч хүүхэд гаргасан болдог тийм болцсон байгаа л. Тэгтээ ер нь циркийн жүжигчдийн 10 шүд зуултыг яриа зүгээр. Хүүхэдтэй байдаг шүү дээ. Бараг 2 хүүхэдтэй байл алдарт их болох гээд бид нар. Тийм үү. Ягаад тэгэхээр тэр чинь уран бүтээл алдагдана. Буцаад формонд орох, тэр номероо буцааж эргэж хийх гэх мэт. Хугацаа алдна тийм ээ. Хугацаа алдна. Тэгээд урлагч нь өөрөө их богино настай. Цирк богино настай шүү дээ. Залуу насны урлаг байдаг. Асуумар санагдаад байх юм. Одоо энэ агаарын гимнастикаас болоод байна шүү дээ. Дэлхийн түүхэнд ингээд нас орсон, гимтсэн бас тийм актер зүйлүүд ер нь статистик нь ямар юм байд юм болоо? Бага. Дан ганц гэхдээ агаарын гимнастикч гэхгүй шүү дээ. Олон төрөл дээр байгаа тэр чинь тийм шидэлттэй байж болж байна. Ер нь газраас салаагүй байсан ч ялгаагүй юмч. Хүнд чин ингээл байгаа штэ. Энд байгалагч нэг юм хэлэх гээл эндээс. Одоо сая үүсгэн байгуулалт Цэн Давиш гэдэг ярьдаг штэ. Тэр чинь одоо миний нөхрийн хани одоо эмээ нахгүй юу? За. Тэгээд би сая сонссон чи бас нулимсгах гад юм бэ? Тий. Байгалийн нөхөр чинь бас гимнастикч штэ. Нөгөө юу акробач мас аахгүй. Оо. Батинх тий? Батинх. Тэгээд таньдаа баг нэг байрныхан байгаа да таад. Бод гээд батин байсан. Тэгээд бод ингээ. Тэгээд би нэг гэмтэж гэхдээ бэртээд хинт ч хэрэггүй болчих юм шиг яг л энэ үзэгдэл бол манай нөхөртөр би болсон байхгүй юу. Нөө Швейцарт очиод тоглолт хийгээд гар нь хугарсан ч гэсэн одоо тоглолтоо дуусгаад тэгээ орж ирсэн. Тэгээд Швейцарт очиод тэгээд тэр тоглолт шивэд дэлүү. Тэгээд би бас сандаггүй маа. Тэгээд төмөртэй ингээд одоо эх орондоо ингээд ирээд тэр цагаас эхлээд л одоо манай нөхөр циркэд одоо урлагаараа явах ямар ч боломжгүй ингээд болж ирсэн. Ясар их тийм. Тэгэхээр нөгөө хүн гимтгэл юм бол одоо урлагийн хүн гэдэг бол одоо бие одоо залуусанд гаргадаг ийм урлаг байхгүй. Тэгээд Цэн Давиш бол Цэн Давиш гэдэг одоо төрийн соёлгоод ардын жишгч хүн шүү дээ тий. Тэгээд тэр хүнийг одоо маш их би бүр хүүхэд тахта бидний үеийнхэн чинь нөгөө нэг хүүхэд цирк гэдгээр амьсгалаад нөгөө тэр үед чинь дандаа бүхний тэрэл баг циркээр амьсгалж байсан цирк уран нуграаж болох байсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг гэсэн би хүүхэд тахта тэгсэн чинь ардын жишгэн төрийн соёлгалт айлын одоо бэр болоо бэр болж ингэж би ингээ очиж одоо тэр хүний хажууд цирк урлагийг бүр шүтэж биширж гайхамшигтай юмаа гэдгийг одоо үзчихсэн. Сонсоод шууд ингээ огшдог. Манай байгалаач өөрөө бас их зовлон жаргалын мэдхээсээ гадна бас их мундаг бүсгүй байгаа л да. Юу вэ гэхээр маш гоё Монгол хоолны тийм гоё шүлний брэндийг гаргаж байгаа. Тэгээ ер нь их олон төрлийн бизнес хийж байгаа юм шүү дээ. Тэр одоо Монгол гурилтай шүл гэдэг чинь одоо айл болгон л гурилтай шүл иддэг шүү дээ. Бүгд л одоо мэддэг. Хүн бүхний санаа чи өөр шүү дээ. Энэ юм тийм байна, тэр нь ийм байна гэж ярина. Манайхан чи нөгөө нэг одоо нөгөө бид нар чи нөгөө нэг хоол хийгээл нөгөө багтаа ингээл гурил илтэл ингээл
манайх ч 12 хүүхэд нэг төсдөг ус. Тэгэл дугуй том гурил ингээд илдээл ингээд. Тэгээд ер нь хүний ходоодыг амраадаг хоол ахгүй ер нь шилтэй хоол гэдэг маань. Тэгэхээр гурилтай хоол гэдэг маань бүх хүмүүс гурилтай хоолны дурсамжтай. Тэгээд бүгдээрээ гурилтай хоол иддэг. Тэгэхээр ингээд тэр гурилтай шилийг хүн болгоно. Одоо зарим хүмүүс ингээд орчин үед гэж яриа л да сүүлийн 20-10 гаруй жилийн хугацаанд бол дандаа шарсан, хуурсан тэгэл хэвээр хамгийн их амтлагчтай, хамгийн их одоо тэр муу сүстэй хоолууд их амтлах мэдрэмжийг их авсан тийм хоолуудыг шарсан хуурсан хоолууд ингээд сүүлийн үеийн залуучууд тэ ходоодоо гэмтэх хоолыг хийж манай монголчуудын одоо дээр үеэсээ идэж ирсэн тэр гурилтай шил гэдэг бол маш их ходоодыг амраадаг хоол ахгүй юу. Тэгэхээр ингээд гурилтай шилийг одоо хүн болгонд амсуулах гэсэн. Тэгсэн чи би одоо нөгөө манай үеийнхэнд ирээл настайчууд ирээл идчих юм байна гэж бодсон чинь дандаа хүүхдүүд залуучууд орж ирж идэв байгаа. Тэгсэн манай нэг жишээ би яриул манай одоо гурилтай шилээ дуурайгаад очиж гэртээ ээж идийгээ тэгсэн чинь гэртээ очисон чинь ёо хоолны газрын гурилтай шилээ чадахгүй байна. Тэнд очиж хоол идий гэсэн хүүхэд нь хөөрхий гих жишээ нэ. Танаа хоолны газар бас манай хэдэн найз нар орсон байлээ. Би бас пост дээр харсан чинь нэг хүн одоо нэг 2 литрийн том савтай хоолыг идээд бас нэг хэдэн дөрөвний мөрөө тавиад алдсан ч байх шиг. Ер нь яагаад тэр их том порцтой өгөөд идэг юм бол ямар учиртай порцондоо гол нь биш байхгүй чи ямар хоол идэх зуртай их л хоол идмээр их хоол хамгийн гоё гэдэг шиг тийм их хоолыг гаргаад өгч байгаа байхгүй тэгэхээр хоёр эрэгтэй хүн бол яг ингээд тааруулаад одоо дундаа хуваагаад идчихээр ходоод нь бол яг таарч байгаа байхгүй за манай гурилтай шүлийг бол 4 хүн эмэгтэй хүн бол хуваагаад идчихдэг тэгэхээр яг гоё одоо цадаад ингээд гардаг байхгүй би нэмж хоол өгдөхгүй нэг юм асуу туулагч үүлээ бид тэднийг очиад нэг идэж үздэг тэр гурилтай шүлний өштэй тэр нууц жормор гэж байна уу бас эмээ өвөөгөөс авсан бас нэг тийм нууц хийдэг амтлагч байна уу давс их чухал ах шиг байна тийм байлээ хүүхэд яг ингээд баг бахта юу идэж өссөн тэгээ нас явах тусам яг л тэр хоолол идмээр санагдсан юм билээ тэгэхээр нөгөө баг өөртөө зориулсан юм шиг гурилтай шүлийг гаргацсан. Тэгээ манай гурилтай шүлний одоо гол онцлог нь бол ердөө шүлтлэг давсандаа байна. Тэгэхээр өдөр тутамдаа иддэг хоол хүнсний давс одоо бидний биед аягүй чухал ахгүй. Тэгэхээр би тэр давсыг одоо сурчлахын тулд би гурилтай шүл гаргасан. Одоо энэ үстэй тийм ээ? Тий. Наад чинь хүнсний шүлтлэг давс гинэ. 1000 цэсийн лебэжид энэ юу гэнэ? Хулсан шүлтлэг давс ахгүй юу? Хулсан шүлтлэг хэрэгсэн хулсан дотор шатаана гэсэн үг. Шатаагаад гаргасан. Би бас сонсч л байсан л да. Хулс гэхэр чинь хулсчин халуун оронд ордог маш их хурдтай ургадаг штэ. Ялангуяа Вьетнам, Америкийн дайнд чинь тэр хулсаар одоо Америкчуудыг ялсан ч гэж ярьдаг маш одоо хүчтэй зэвсэг. Тэгээ ялангуяа энэ 3 настай хулс гэдэг чинь маш их тийм хамгийн хэмт ижилтэй юм шүү. Энерги байдаг. Дээрээс нь тэр далайн давс тэр шавартай нь холихороо холиод шатахаар нэг тийм минералтай болдгийм болов би тэгж л ойлголт авсан шүү дээ. Чи өөрөө хугардаг одоо мод биш байхгүй нугардаг мод гэсэн. Тэгэхээр ямар ч гантай зүүрлэхэд бол энэтэй бараг дүүцгөөж тийм бат бөх чанартай байхгүй юу. Тэгэхээр хус чи өөрөө нөгөө шүлтэг чанартай эсийг одоо эрүүлжүүлэх юм боломжтой шүлтэг чанартай мод байхгүй. Тэгэхээр 3 настай хус маань маш их чиглэг одоо бүр эрдэц шивд хийжэл бүх юм байгаа тэр нойтон хулсан дотор одоо бидний өдөр тутамдаа иддэг түүхий давсыг дотор нь хийж шатаагаад одоо хүний эрчим хүч энергийг хангаж чадах, эрдсээ бүрэн гүйц нөхөж чадах тийм хэмжээний давс олгож гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 1000-аас 1300 градус шатаад ирэхээр нөгөө эрдэс гэдэг зүйл чинь нөгөө галдуулын хайлмаг шиг болтно гэж шатаад ирэхээр нөгөө эрдэс маань аягүй хүчрэгчээд нөгөө хэд ягаан туяаг бидний биед орохоор бидний бие ч нөгөө 36 градус шүү дээ тий. Тэгэхээр бидний биед орохороо нөгөө халаад ирэхээр нөгөө эрдэс маань хүчрэгчээд нөгөө хэд ягаан туяаг үүсгээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний биеийн эрдэсийн нөхөд иргэнгүүд усны чанар сайжраад одоо хүчин шүлтийн тэнцвэртэй орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр эрдэс маань өөрөө одоо бидний биеийн усны чанарыг барьж яадаг ийм элемент аахгүй юу. Тэгэхээр бидний усны чанар хүчлэг болцсон байгаа шүү дээ. Одоо бол тэгэхээр нөгөө хүчин шүлтийг тэнцвэржүүлээд байгаа. Тэлгээр яхана шүү дээ. Энэ нөгөө өмнөд Азийн орнуудад айгүйх
одоо ган үл захаа хэлжсэн бол мэдээж айгүйх нөгөө юм хулсан дээр хоол хийж айгүйх өгөөд идгийг. Удаа дотор нэг хийж тийм ингэж дотор нэгээд тодорхой хэмжээнд ингээ шүлтлэг юу нь бас тэнцвэржүүлж өгдөг лээсэн. Бид нар болохоор нөгөөд нэг юугаараа бас амхандаа жуулч татах гад байна гэж харж исэн бол цаас чи өөрөө нөгөө нэг амин дэм шүлтлэг чанараар айгүй өндөр эсийг залуучууд хүлжтгэдэг гэж үздэг юм байлээ. Хятад Тайванд болохоор тэр хулсан дотор чинь будаа жигнээд тэр будаа нь маш гоё амттай. Нэг тийм зөөл амттай байдаг чинь гоё. Одоо манай бие бас гайхаад байгаа энэ манай мөнхтөл маань Тайванд бас 10 гаруй жил амьдарч байж явах та. Тэр Тайваны одоо тэр мундаг одоо багш нараас шүү дээ юу сурсан байсан чинь цэркийн чинь ингээ гэмтдэг гинэ бие биенээрээ ингээ барьж өгдөг. Одоо ингээ хүний судас бариад хүний биеийг барингуудаа тэр нь өвдсөн байна энэ нь ийм байна гэдгийг бас мэддэг гэж байгаа байхгүй. Тэгээ уламжлалын ухааныг одоо сурцсан гэж байгаа. Тэр талаасаа та нэг ярьж өгөөч. Яаж яагаад одоо гинт одоо ийм олон акробат юм яагаад ардын юмч болчихвоо. Бариач болчихвоо. Тайванд бидний нэг жил ажиллаж исэн парк маань тийм айгу тийм баян хүмүүс ирдэг байсан парк байсан. Тийм тусгай VIP. За тэгээ тэнд ингээд ирэхээр үзэгчтэн зүгээр ингээд сууж үздэг. Ингээд бариа хийлгэж үздэг. Ингээд зрителээр суугаад яхад нь урталт нь хөллөг гар ингээд. Тэгээ тэр чинь ингээд бид нэр тоглоод хамт байж байгаа шүү дээ. Тэд нэр хамт ингээд амьдраад байрлаад байчин. Тэгэхээр чинь тэгээ сонирхын шүү дээ. Магадгүй жоохон би дуртай ч юм уу. Тэгээд өөрөө өвдөн агаарын гимназ ер нь циркийн мэрэгчлийнхэн чих жижиг гэмтлүүд их авдаг шүү дээ. Одоо шүрмэс бүлгэх, мөр зүр мултрах те элдв тэд нар чинь агиух байдаг булчин эднэр хөдөлж эднэр. Тэгээд тэрийгээ би бинийгээ өөрсдөө ингээ янз янзаар бас барьж оруулна шүү дээ. Тэмч чаддаг хүмүүс байдаг. Тэгээ яхаа би тэдрээс илүү сонирхож сурч исэн. Одоо энэ Жензаах битэр хажуудсан суудсан байна шүү дээ. Битэрийг одоо яг юу өвж байгааг мэдрэх үү? Мэдгүй. Судас барьж ижил мэдх юм шүү. Тэрээс шууд барьж иж мэдэх үү? Ер нь бол хараад мэдэх үү? Мэдхгүй. За яхаа гэхдээ одоо нөгөө хийж байгаа юуныхаа хүрээнд бол мэднэ. Тий. Одоо тэгш юм. Би ч одоо давхар өөрөө нэг студид нээж ажиллаж байгаа шүү дээ. Тий. Тэрнийхээ дагуу бол хүний энэ далит нүүрний тэгш юм эндээс ахуулаад бол мэддгээ. Бас тусдаа цаг авч иж үзэх юм байна шүү дээ. Тэгээ өнөөдөр нөгөө нэгэнт одоо нэвтрүүлэг дээр бид нар ч их нэг бодлыг хацтай байдсан шүү дээ. Дэлхийн одууд нь ч байна, дотоодынх нь ч байна. Бүхэл салбартаа тэргүүлж байгаа хүмүүс гэж хажуунаас нь шууд амьдаар нь бүх юм нь үзчихдэг. Тэгээ яг энэ цаг мөчид 30 гаруй жилийн хугацаанд циркэд ажилласан одоо 18 метрийн өндөрт туулагчийн бас нэг юм сонголт энтрийг нэг харчмаар байна л да. Болдог болвол одоо болох л байлгүй дээ. Та нэг гоё нэг юм одоо юу гэх нэг Аа суулт одоо бидний харалдаг Аа суул Б суул гэдэг ч юм уу тий. Эсвэл нэг гоё юм өндөр өсгийтээр нэг юм хөл мөлөө ингээ бариад гоё үзүүлчихэлтэй. Ингээ барих уу нэрээ. Болохоо таны бодоо гоё тайсан руу бид нэг алга ташиж байгаа гарч ил та. Өмсөн хувцас хэцүү штэ тий. Энд чи сундаггүй хувцастай байна. Тийм үү таас хараа сунах байхаа гэхгүй. Агаар дээр өдөг нэг бид нар газрын байдлаар болохгүй л яасан юм бэ. Ингээ шахаад аж бас болохгүй юм байна штэ тий. Тэр чинь бас зориултын хувцас сонор гэж бас байгаа байлгүй дээ бас. Одоо манай жаз хөгжим тоглодог хүмүүсийг рок тоглоод гэж байгаа даа. Би тоглолт шүү. Үгүй яг бас тэр нэг аз улсных нэг юм гоё харчил гэж би зүгээр хувьдаа бодлоо. Одоо үзэгчид энэ дели мели гэж бүү зэмэл та бүхний төлөө шүү заяа. За манай хоёр хамтлагийн хоёр нэрээ үнэхээр та нар үнэхээр сайхан байсан. Тэгээ та хэдийнхаа ер нь яаж байгаа тийм смут jazz маягийн Франц маягийн jazz руу ер нь сонирхоод орцсон юм бэ? Ер нь ямар хөгжимчд байж байгаа дээшээ орчих вэ? За би эхлэрч үү. За тэгээ. За би болохоор хөгжим бүжийг 10 жилээр айлт хийл гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгээд ер нь бол 8 дугаар анги хүртэл хийл тавладаг байжгаад айлт хийл гэдэг арай өөр хийл үүдий. Эрдүү хийл гэж Монгол нэршил. Тэгээд эрдүү хийл рүү шилжээд тэгээд тэрүүгээрээ төгссөн. Сонгодог хөгжмөр төгссөн гэсэн. Тэгээд яг 12-т ордог 100 юм уу? Би нөгөө нэг яг одоо манай 2 дугаар курс хийсэн курс их юм уу? Би одоо 1-р курс ихгүй. Ингээд намайг яг таньдаг хэдэн маань ингээд намайг дуудаад ингээд энд гитар хамт тоглоё. Ингээд тгээгээл. Тэгээд ер нь жоохон юм jazz, funky хөгжим ингээд айгуу сонсуулаад надад